захиалга өгөх талаар товчхон видео хийж үзүүлье. За тэгээд биткойны 1 минутын чарт харагдаж байна. За захиалга өгөх хэсэг маань болохоор ингээ 3 хэсэгтэй байна. Маркет захиалга маань болохоор яг одоогийн байгаа аншаар өөртөө байгаа биткойноо зарах юм уу эсвэл одоогийн байгаа аншаар биткойн худалдаж авах захиалга өгөхийг хэлж байгаа. Тэгэхээр хэдийн хэмжээний биткойн авах зархаа бичээл buy sell-д дарахад болно. За лимит захиалга гэдэг нь болохоор одоо ханш 3518 байгаа юм бол буцаад энд юм уу за 3500 дээр ирэхэд би биткойн худалдаж авна гэж бодох юм бол 3500 дээр хэдийн хэмжээний биткойн авахаа бичээд buy эсвэл одоогийн байгаа аншаас 3554 буюу энэ хүртэл өснө гэх юм бол sell захиалга 3554 бичээд хэдийн хэмжээний биткойн зархаа өөртөө биткойныхаа талын зарах уу яах вэ гэдгийг бичээд sell захиалга өгч болно. За тэгээд stop limit ордер нь болохоор за одоо болохоор 3519 байгаа. За хэрвээ энэ үн 3518 хүрэх юм бол би одоо өөртөө байгаа энэ хэмжээний биткойныг 3520 дээр зарах захиалга өгье гэж бодъё. За тэгэх юм бол ханш 3518-аас доошо унсан тохиолдолд миний 3520 дээр зарах захиалга маань орно гэсэн. Одоо бол энэ buy захиалга миний зарах захиалгаас өндөр байгаа ч гэсэн ингээ миний захиалгын buy гэлтэй ингээд яваад байна. Хэрвээ ханш 3518 буюу энд хүрэх юм бол миний захиалга ороод буцааж явах өсгөд 3520 дээр sell захиалга маань биелнэ гэсэн.